Улсын хурлын дарга таны энэ дээрээс хэлж байгаа үг болгон биелж явах ёстой. Одоо төсвийн гүйцэтгэлгээд бид нар 133 их найдын гүйцэтгэл ярьж хахад энэ танхимд танаа намын засгийн газрын байгуулсан сайд нараар хийдэн. Одоо би зам тээврийн яамтай холбоотой энэ төсвөөс хамгийн ихийн үрдэг зам тээврийн яамны сайдтай холбоотой төрийн нарийнтай холбоотой юм ярих гэхээр энэ дотор аль нь ч алга байна. Хууль зүйн дотоод хэргийн яамны сайд төсвийн зарлагын хэлтийн дэд хорон дээр орж ирчээд уг нь хурал та өдөрт болгонд одыг хилдэг. Үнэн зөв хариулаараа мэдж байгаа бол тодорхой хариулаараа. Хариуцлага алдаад байна. Одоо бид нар энэ хууль зүйн талаас ямар хариуцлага тооцох ёстой юм бэ гэдээ улсын хурлын гишүүн асуухаар бичээд өгсөн байгаа тэнцэнээс уншчих гэдэг хариулт өгч байна. Таны дэг сахиулаад байгаа чи энэ мөн үү? Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга одоо ерөөсөө улс төржилт хийгээд Монгол улс зайлуулаад нэг 100-ны хэдхэн дулааны улиралд замаа байран замаа засан шүү дээ. Зам барих ёстой Баянгор аймагт 2 зам барих ёстой. Очоод нээлтийн хийхээр нээлтийн хийлэхгүй одоо ингээд 6 сар дууссан 7 сар гарч ийн. Энэ хариуцлагыг би одоо ерөнхий сайдтай ярих уу? Зам тээврийн сайдтай ярих уу? Төрийн нарийн бичгийн дарга дахиад энэ дотор байхгүй. Тэгэхээр төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийн дарга нарын цалингийн талаар ил гаргаж ярьсан. Аудитын дүгнэлтч гарсан. Би нэг ч юмыг худлаа яриаггүй. Санаанаасаа зохиож ярьсан юм надад нэг ч байхгүй. 20-с 65 сая төгрөгийн цалин авч нэг ил гаргаа ярьсан чинь сайд нь хурал дээр орж ирээд хөөе хөөх юм 25 сая л юм бэл авгаа хөвгтөн салах гээд хэцүү байна гинэ. Бие засаад гэрээ засаад төрөө зэс гэж байгаа шин. Тэгээ төрийн өмчт компаниудыг удирдах чадахгүй авгаа хөвгтөө зохицуулж чадахгүй бол энэ улс төр төрийн өмчт аж ахуйн нэгжмэгчүүдийг удирдах юу яах гэдэг. Бодтойгоор авсан дүн нь 778 сая төгрөг, тэрийн дунджаар хуваахаар 65 сая төгрөг. Тэгээд цалин болон босод урамшуулал одоо юу гэдэг авч болдог бүх юмыг аваад 65 саяыг авсан биш. Тэгээд эднэртэй хариуцлага тооцсон яавал үр ашигтай байх юм гэдэг юм ярихгүй авгаа хөвгтөнд ярьж орж ирэх юм. Зарчим хаана юм бэ? Бид нар улс өх орны асуудал ярьж байгаа юм уу? Тэр айл авгаа хөвгтийн асуудлыг ярих гэж суудаг юм. Тэн чи одоо тэгээд бүр урдаас улсын хурлын чи урдаас мэдээлэл гаргаж шít. Нэг гишүү ярьсны төлөө компаниуд нь бүгдээрээ ээлж дараалаад мэдээлэл гаргаж шít. Манай захирал хөрх юм 65 саяас бага цалинтай уучлаарай. Уучлаарай ч биш. Залруулж яриарай ч үлээ. Тэгээ нөгөө нэг захиалагчийн хяналт хийгээд байгаа гэдэг нөгөө нэг барилга хөгжлийн төвчин надаас 7 дор хүн тэрнийг хідэн тоосхийг өрсөн юм шиг байна. Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлнгээ барилга хөгжлийн төв мөнгө авдаг. Одоо өстө шуудад хийсэн өхрийн ивэр шиг юм өрчөө наанаас нь төмрөөр хавтгалаа төрийн удирдлагуудаа бүгдийг авчиж байгаа нээлт хийсэн. Нөгөө байшин чинь төрүүчээс норж ийн буюу улсын төсөв чинь үр ашиггүй өргөдөж ийна гэдгийг хэлээд байна. Тэгээ энэ манай дэлгэр сайхан сайд уг нь одоо 24 оноос хойш хамгийн тогтворгүй засгийн газрууд солигдож байгаа 3 солигдсон хамгийн тогтвортой үлдсэн сайд нь. Тэгээ одоо гараас нь юм гардаг юм байхгүй. Манай одоо энэ тойрог руу явхад элсэн тасархай наан цаан зам гэж там болцсон. Дахиад хөөврийн голоос цаашаа шартын давар ордог зам битүү осол болдог. Битүү там болцсон. Дахиад Баянгороос үр хангаа орох зам дахиад там. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, зам тээврийн сайд хоёр энэ асуудлууд руу анхаарахгүй. За яг сайд нь улс төр хийдэг юм байж. Ядахта төрийн нарийн бичгийн дарга нь ажиллаа юмэр байна. Тэгээ энэ аудитоос гаргацсан дүгнэлтэн дээр байгаа 500 орчим тэрбум төгрөгийн үр авлага дотроо замбраагүй явж байгаа. Тэгэл 5 дахь төмөр зам нь мөнгө зээлдэг, өгдөг авдаг, нөгөө өглөг авлагатаа бүрддэггүй, хяндгүй. Ямар ч засаг замбраа байхгүй. 500 орчим тэрбум төгрөг. Ерөнхий сайд өөрөө сууж ийн одоо анхааралтай авахгүй л үү. Төрийн өмчт аж ахуйн нэгжүүд нь сайдынхаа мэдэлд байгаа компаниуд нь хоорондоо өглөг авлага. За Зогтбаатар гишүүнд баярлалаа. Тэгээд төсвийн гүйцэтгэл хилцэж байна. Тэгээд ер нь би дөрөв хэлсэн шүү дээ. Энэ 89 оны энэ стандартаар чинь өнөөдөр бид нар төсөв баталдаг, тэгээд гүйцэтгэлээ тавьдаг. Энэ байдлаа одоо өөрчлөх хэрэгтэй гэж. Тэгэхээр намрын төсөв дээр бол нэг алхам хийе. Яг энэ их хурлын гишүүдэд тавиад байгаа зөв. Гэхдээ нэг компани бол орлого зарлагаасаа гадна манай компанид ямар хөрөнгө байгаа вэ гэдгээ үнэлжиж төсөв баталдаг шүү дээ. Гэтэл улс болохоор зүгээр нэг юм орлого зарлагын бүртгэлтэй нэг юм төсөв оруулаад ирдэг. Тэгээд улс нэг төсөвтөө төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс мөртлөө тэнд төрийн өмчт компаниуд дахиад нэг тузаараа дамжуулаад төсөв батлаад байхаар их хурлын гишүүд ингэж шүүмжлэхээс яах? Зөв шүү дээ. Одоо би бол зөв гэж бодож байна.
Тийм учраас 24 онд тэр төрийн өмчт компани бүтээн засаг ил тод байдлыг сайжруулах хуулийг тухайн үеийн засгийн газар өргөн мэдүүлж байсан. Тэгээд өнөөдөр их хурлын гишүүд та бүхэн маань энэ төрийн өмчт компани хуулийг баталж өглөө. Би үүнд маш их баяртай. Энэ парламентын хаврын чуулганы хугацаанд бол бид нар олон жил хүлээгдсэн дуустдаггүй олон яриаг дуусгасан нэг бол төрийн өмчт компани хууль болж байна. Тэгэхээр намар бол засгийн газраас төрийн өмчт компанидэр баримтлах үндсэн чиглэлийг оруулж ирнэ. Гэхдээ энийг нөгөө 3.6 сая хүнтэй улс тэгээд нөгөө 126 гишүүнтэй парламенттай 5 намтай тэгээд нөгөө хүний өөрийнхөө нийлж байгаад бага хүн шахацсан. Тэгээд нэг төрийн өмчт компанидэр жоохон хөдөлгөөн хийхээр засгийч огцруулна шүү гэд дарамтлаад идэг зовлон ихтэй. Яг үндэ бол бас зовлон ихтэй шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ гэхээр сая 12 компани дээр төрийн өмчт компаниуд дээр олон улсын санхүүгийн аудит оруулаад энэ төрийн өмчт компаниудыг хөрөнгө оруулалтын багц болгоод бирж дээр гаргая. Ингэж засаглал сайжрах юм байна гэд урилга явуулсан. Сая BlackRock нөгөө Franklin Templeton хоёр манайдаа хамтарч ажиллана гэдгийг саналаа өгчөж байгаа байхгүй. Наадмын өмнө бид нар санамж зураад ажлыг эхлүүлэх гэж байна. За таны ярьж байгаа цалин дээр бол тэр гүйцэтгэх захирлууд бол мэдээж өөрөө цалингаа тогтоохгүй байгаа, туз тогтоож байгаа. Тэгэхээр шинэ хуулийн дагуу энэ тузуудыг хараат бус байдлыг сайжруулахгүйгээр эдгээр ингэж тогтоож байгааг болиулах ёстой. Хоёрт бол яг үндсэн цалин нь бол яг таны яриад байгаатай тоотоо бол зөрж байгаа. Тэгэхдээ би тэр нөгөө хоол, унаа, элдв баган зардлыг тавиад байх шиг байна. Тэгэхдээ засгийн газар дээр яг энэ төрийн өмчт компани хуулийн дагуу зорилго үр дүн суурилсан цалингийн шин шатлал руу төрийн өмчт компаниудыг явуулна. Зөвхөн KPI биш. OKR гэж нэрлэдэг шүү дээ. Энэ бол өөр тогтолцоо. Зүгээр компани захирал өөрөө компани ашигтай ажилуулад баялагын санд орлого хуримтлуулад хуримтлалыг өсгөөд ажиллаж ивэл цалингаас гадна үр дүнгийн урамшууллыг тооцно. Сайн ажиллаж байгаа компани захиралд хэдэн төгрөг өгөж бэлэн байна. Иргэний хуримтлалд үнэхээр бодтой орлого хуримтлуулж ивэл шинэ хуулийн дагуу ашиггүй ажилтдаг төрийн өмчт компани гэж бол байхгүй болж байгаа шүү дээ. Зөвхөн нийтийн үйлчлэгээний чиглэлийг хэрэгжүүлнэ. Яг энэ хуулийн дагуу явуулна. Ингээд OKR гэдэг энэ цалингийн шин шатлалыг тузуудад засгийн газраас үүрэг болгохоор бэлтгэж байна. Энэ бол одоогийн цалинг 53.1%-аар бууруулна. Би бас хатуу хариуцлагатай хэлж 53%-аар бууруулна. За, Цогтбаатар гишүүний асуултанд хариулъя. Бид бол ер нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ер нь нийтдээ нэг 8400 км хатуу хүчилтэй авцсан барьсан. За энэ хатуу хүчилтэй авцсан маань насжилт өндөр болсон төрөвчээсээ ер нь засвар хийж чадахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. За саяны таны одоо хэлдэг элсэн тасархай хавийн тэр зам бол одоо ингээд Баян хонгорын чиглэлийн тэр замд их засвар гараад одоо ажиллаж байгаа. Бид тодорхой одоо стратегийн ач холбогдолтой бүхий чиглэлийн энэ замууд дээр энэ жилдээ бол их засварыг хийж байгаа. Дээр нь бас мөн одоо лүнгийн замыг одоо удахгүй ингээд төр үе хвшлийн түншлэлээр эхлүүлэхээр эдийн засгийн хөгжлийн яамтайгаа хамтраад ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа бид бол одоо ингээд за баярлалаа. Энэ бэлгэр сайхан сайд аудитын дүгнэлттэй холбоотой энэ 5 толгой төмөр замтай холбоотой 262 тэрбум төгрөг. За тэг өөр авалгаа хоорондоо шилжүүлж өгөлцөж авсан Монголын төмөр зам дахиалангүй 5 толгой төмөр зам 66 тэрбум төгрөг. Монголын төмөр зам 78 тэрбум төгрөг гэдэг. Дандаа энэ зөрчил дутагдлууд танаа яамн дээр 500 орчим тэрбум төгрөгийн асуудал байгаа юм. Тэгээд төсвийн доктортой байдлын зөвлөлөөс дүгнэхээрээ замбраагүй байна л гэдэг. Төсвийн ерөнхийлөн захирагч нар нь энэ дээр анхаарч ажиллаарай гэж байгаа болохоос биш. За яг хөө таны тэр зам засна гэдэг чинь бол зөв. Гэхдээ энэ маш удаж байгаа тэгдэж байгаа. Танай төрийн нарийн бичгийн дарга ажил хийхгүй улс төржөд байгаа шүү гэдгийг би өмнө нь танд одоо бодит байдлаар нь ч гэсэн хэлсэн шүү дээ. Тэгээ одоо болтол сайжирдгүй. Нөгөө зам барих гэдэг цаг хугацаа чинь дууслаа шүү дээ. Баян хонгор аймаг 2 зам барих ёстой. Очоод ажлыг эхлүүлээ гэхээр яам одоо болтол эхлүүлж өгдөг. Энэ нөхцөл байдлуудаа анхаараарай.